Сайн байцгаана уу хүмүүс ээ. Монгол хэлний хичээл эхэлж байна. Өнөөдөр бид зохиолын үйл явдлыг таамаглан ярьж бичиж сурцгаая. Өнөөдрийн хичээлд амжилт хүсье хүмүүс ээ. Бид өнөөдрийн хичээлээр үйл явдал хэрхэн өрнөхийг таамаглах, зохиолыг уншиж ойлгох, асуултад хариулах, баатруудын зан чанарыг тодорхойлох, үйл явдлын шалтгааныг олох гэсэн дасгал даалгавруудыг хамтдаа ажиллацгаая. Хүүхдүүдэд зохиолын үйл явдлыг таамаглая. Зургийг сайтар ажиглаарай. Өвөө хүү хоёрт юу тохиолдов? Тэр хоёрт хүмүүс юу гэж хэлсэн бол? Илжиг яагаад усанд унсан бол? Таамаглаарай. Одоо бүгдээрээ өвөө хүү хоёрт юу тохиолдсныг бодоод уншия. Уншихдаа утгыг сайн мэдэхгүй үгийг тэмдэглэж уншаарай. Өвөө хүү хоёр. Өвөө жаал хүү хоёр илжигтэйгээ аян замд гарчээ. Хотод ойртох үедээ илжигээ хөтөлж гин. Гэтэл хэсэг хүүхэд хажуугаар нь өнгөрөхдөө энэ тэнгүүдийг хараач. Эрүүл чирэг илжигтэй мөртлөө явган сажилж байна. Ядахнаа өвөө нь илжигэн унмаар юм да гэж шоолцгов. Хүүхдүүд шоолцоход өвөө хүү хоёрт юу бодогдсон бол? Өвөө хүү хоёр цааш яасан бол? Таамаглан бодоорой. Цааш үргэлжлүүлэн уншицгаая. Ингэхэд өвөө хүү хоёр хүмүүс бид хоёрыг шоолж байна. Тэдний хэлсний дагуу хийхгүй бол горьгүй нэгэд. Өвөө илжгээ унан хүү дагаж алхлаа. Удалгүй хэсэг хүн зүрх зур. Үгүй өөрөө илжгээ унчгаад хээв нэг явах шив. Жаахан хүүхэд ядарч байгаа гэж боддгүй юм байх та гэцгээв. Тэгэхээр нь мань хоёр байраа сольж хүү илжгээ унаж өвөө алхав. Дахиад хэсэг хүмүүс энэ хоёртой тааралджээ. Тэд яасан бол? Үйл явдлыг таамаглаарай. Зам зуур ахаад л хэсэг хүн таарав. Тэрийг хардаа яасан ичидгүй жалвэ. Дэрэгдэн настай хүн алхаж байх юм. Ах цахаа хүндлэх ёс алга болжээ гэж шүүмжилцгээв. Одоо яах вэ? Гайхширч эргэлцсэн хоёрт ганц л зам үлдлээ. Хоёул илжиндээ сундлав. Ингээд цааш явтал хэдэн хүн зөрөв. Тэд юу гэж хэлсэн бол? Өвөө хүү хоёр цааш яасан бол? Чи юу гэж бодож байна? Таамаглаарай. Гэтэл бас хэдэн хүн зөрөхдөө арайчтэй. Хоёрын хоёр хүн нэг илжиг дээр мордчихжээ. Хөөрхөн илжиг ядарч өглөө. Өөртөө илжгээ үүрээд явбал таарна гэж муулцгаав. Өвөө хүү хоёр дөрөө мулталж хэлэлцлээ. Энэ янзаар бол хин хүний хэл амны бай болох нь. Ингээд эцсийн аргаас сэлж илжгээ үүрч явахаар шийдэв. Аргаа барсан өвөө хүү хоёр илжгээ үүрээд яасан бол? Чи юу гэж бодож байна? Тэр хоёр илжгээ дамнуурганд хүлж, дамнуургаа мөрлөн гүүрээр гартал бөөн хүн таарч хүн илжгийг ундаг байтал илжиг хүнийг унаж явна. Ямар гэчин алиа солио явдал вэ гэж ам булаалдан шагшрав. Олон хүний шууганаас чотсон илжиг олсоо тэрэн огл хоройгаад гүүрнээс унлаа. Өвөө хүү хоёр илжгээ авах гэж гүүрнээс буудал аль хэдийн өнгөрсөн байлаа. Хүүхдүүдээ ихийг сайн ойлгохын тулд тэмдэглэсэн үгийнхээ утгыг тайлбарлая. Тухайн үгийнхээ ойр орчмын үг өгүүлбэрийг дахин анхааралтай уншаарай. Ингээд өөрийн таамагласан таамаглалаа дэвтэртээ бичээрэй. Үгийн утгын тайлбар бичигт эдгээр үгсийн тайлбарыг ийхүү бичсэн байна. Өвөө хүү хоёрт хүмүүс юу гэж хэлсэн бэ? Уншснаа дахин сайн бодъё. Хэсэг хүүхэд тааралдаад эрүүл чирэг илжигтэй мөртлөө явган сажилж байна. Ядахнаа өвөө нь илжгээ унмаар юм да гэж шоолцгов. Зүрсэн хүмүүс үгүй өөрөө илжгээ унчгаад хээв нэг явах шив. Жаахан хүүхэд ядарч байгаа гэж боддгүй юм байх та гэцгээв. Хэсэг хүн тэрийг хардаа яасан ичидгүй жалвэ. Дэрэгдэн настай хүн алхаж байх юм. Ах цахаа хүндлэх ёс алга болжээ гэж шүүмжилцгээв. Хэдэн хүн тааралдаад арайчтэй хоёрын хоёр хүн нэг илжиг дээр мордчихжээ.
Хөөрхий илжиг ядарч өглөө. Өөрсдөө илжгээ үрээд явбал таарна гэж муулцгаав. Бөөн хүн таарад хүн илжгийг ундаг байтал илжиг хүнийг унаж явна. Ямар гэчин алиа солио явдал вэ гэж ам булаалдан шагшрав. Хүүхдүүдээ баатруудын зан чанарыг сайтар бодоод ярилцаарай. Хэрвээ чи баатруудын оронд байсан бол яах байсан бэ? Өвөө хүү хоёрын илжгээ хөтлөөд явж байхад нь таарвал чи яах байсан бэ? Өвөө илжгээ унаж хүү даган алхаж байхад нь таарвал чи яах байсан бэ? Хүү унаж өвөө алхаж байхад нь таарвал чи яах байсан бэ? Хоёул сундлаад явж байхад нь таарвал чи яах байсан бэ? Өөрийн таамаглал бодлоо дэвтэртээ бичээрэй. Хүүхдүүдээ эндээс өвөө хүү хоёрын зан чанарыг тодорхойлъё. Багш нь нэгэн жишээг уншиж танилцуулъя. Батарт нь ингэж бичжээ. Өвөө хүү хоёр өөрсдөө шийдвэр гаргаж чадаагүй. Бусдын үгээр л байсан гэж бичсэн байна. Үүнтэй чи санал нийлж байна уу? Тэр хоёрт үг хэлсэн хүмүүсийн зан чанарыг тодорхойлоорой. Өвөө хүү хоёр дараах үйл явдлыг хийх болсон шалтгааныг олцгоё. Хэсэг хүүхэд таралдаад шоосон учраас өвөө илжгээ унан хүү дагаж алхлаа. Зөрсөн хүмүүс жаахан хүүхэд ядарч байгаа гэсэн учраас хүү илжгээ унаж өвөө алхав. Хэсэг хүн шүүмжилсэн учраас хоёул илжгэндээ сундлав. Хэдэн хүн зөрөгтөө муулсан учраас тэр хоёр илжгээ дамнуурганд хүлж дамнуургаа мөрлөн гүүрээр гарав. Олон хүний шууганаас чочсон учраас илжиг олсоо тэрэн огл хараагаад гүүрнээс унлаа. Хүүхдүүдээ хүн бүр өөр өөрийн бодлоо тулгаж хэлбэл юу болохыг бодоорой. Мөн тэр бүхнийг дагаад байвал юу болох бол? Эргэцүүлэн бодъё. Өнөөдрийн бидний уншсан өвөө хүү хоёр зохиолын сургамжтай зүйл нь юу вэ? Дэвтэртээ бичээрэй. Ингээд өнөөдрийн хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баяр хүргэе. Түр баяртай.